Өнөөдөр хичээлээр дээд карбон хүчлүүдийн талаар авч үзье. Зөвлөх багш Мигмар Сүрэн байна. За үүн дотор хансан дээд карбон хүчлүүд болон ханаагүй дээд карбон хүчлүүдийн төлөөлөгчтэй танилцсанаа. За карбон хүчлүүд нь ерөнхийдөө карбоксил бүлэг буюу COOH гэсэн бүлгийг агуулсан байдаг тийм. За нэг суурьт дээд карбон хүчлүүд гэхээр нэг ширхэг карбоксил бүлэгтэй тэгээ нүүрс төрөгчийн атомын тоон 15-аас дээш байвал дээд карбон хүчлүүд гэж нэрлэдэг байна. За хансан нэг суурьт карбон хүчлийн ерөнхий томьёо нь RCOOH. За R нь болохоор нүүрс ус төрөгчийн радикал, COOH нь болохоор карбоксил бүлэг байна. За хураангуй байдлаар мөн CnH2-ын дээр нэмэх нь нэг COOH гэж бол бичиж болно. За бүх элементүүдийн хураасан тохиолдолд CnH2-ын тэгээ O2 гэж тэмдэглэж болох нэ. За тэгвэл C15-аас дээш буюу за хамгийн ихнийх нь C16 та хүчил байна тийм үү. За энэ нь гексадеканы хүчил, түүхэн нэршил нь палмитины хүчил гэдэг бахан. За үүнийг CH3, CH2 14 дахин тэгээд COOH гэж бичиж болно. Нийтдээ 16 Cтэй болох нь эндээс харагдаж байна. За хураангуй байдлаар C15H31 за карбоксил бүлэг нь бол тусна гаргаад COOH гэж бол бичсэн байна тийм. За дараагийнх нь октодеканы хүчил буюу маргарины хүчил байна. За энэ нь CH3, CH2 15 дахин тэгээд COOH байна тийм. За хураангуй байдлаар C16H33 COOH. Өөрөөр хэлбэл энэхүү карбон хүчил маань нийтдээ 17 Cтэй болж таарж байна. За дараагийнх нь нонодеканы хүчил буюу стеарианы хүчил тийм. За CH3, CH2 16 дахин тэгээд COOH. За мөн карбоксил бүлгийг гаргаж хураасан тохиолдолд бол C17H35 COOH гэж бол бичиж болох нэ. За эдгээр хүчлүүд нь ерөнхийдөө амьтан уран амьтны гаралтай өг тосонд их хэмжээгээр агуулдаг байгаа. За эднэрийн физик шинж чанар нь бол цагаан өнгөтэй, усан дуустдаггүй, хатуу төлөвтэй. За амьтны тос амархан царцаад ийм хатуу төлөвтэй байгаад идэг тийм. Тэгэхээр амьтны тосонд эдгээр хүчлүүд агуулгдсан учраас ийм хатуу төлөвтэй байдаг бахнэ. За тэгвэл дээд карбон хүчлүүдэд хансан карбон хүчлүүд байхаас гадна хансан гэхээр нүүрс төрөгчийн атомын хооронд дандаа дан холбоотой хүчлүүд байсан тийм эднэр. Тэгвэл ханаагүй хүчил бас байж болно. За хоёрсон холбоо нэг ширхэг агуулсан ханаагүй хүчил нь за жишээлбэл олеины хүчил байна. За олеины хүчлийг дэлгэрэнгүй байдлаар CH3, CH2 7 дахин тэгээд CH энд хоёрсон холбоо орж ирсэн байна тийм. Тэгээд CH2 7 дахин тэгээд карбоксил бүлэгтэй ийм байдлаар бичиж болно. За олеины хүчлийг бол мөн хураангуй байдлаар C17H33 COOH гэж бичсэн байна тийм. За энэ нь болохоор нүүрс ус төрөгчийн ханаагүй радикал тэгээд карбоксил бүлгээс тогтсон болох нь харагдаж байна. За тэгвэл штэ дээд карбон хүчлүүд хансан дээд карбон хүчлүүд бүгдээрээ хатуу төлөвтэй байсан бол хоёрсон холбоо ороод ирснээр энэ маань физик шинж чанар нь эрс өөрчлөгдөд олеины хүчил маань шингэн төлөвтэй байдаг бахнэ. За ханаагүй хүчлийн буюу хоёрсон холбоо нэг ширхэг агуулсан ханаагүй хүчлийн ерөнхий томьёо CnH2-ээс хасах нь нэг тэгээд карбоксил бүлэг буюу COOH болдог бахнэ. За энэ олеины хүчлийн томьёоноос харахад энэ маань нэ штэ тий. CH бүлгийнхээ дунд хоёрсон холбоотой байна тий. Хоёр захтаа болохоор гомлог ялгаатай буюу CH2 нь 7 удаа давтагдсан. Нэг талдаа метил бүлэгтэй нөгөө талдаа карбоксил бүлэгтэй энийг ингээ хараад ерөнхийдөө цээжлэх боломжтой байна. Хүчлийн жишээ болох олеины хүчлийн химийн шинж чанарыг харуулсан байна. За олеины хүчлийн дэлгэрэнгүй томьёог энд харуулсан байна. За ингээд бол нэг захтай карбоксил бүлэг нөгөө захтай метил радикалтай тэгээд CH2 гэсэн энэ гомлогийн ялгаа бол тэгшинтэйгээр хоёрсон холбооны хоёр талд орж өгсөн болох нь харагдаж байна. За энэхүү олеины хүчил нь ерөнхийдөө нэг ширхэг хоёрсон холбоо болон карбоксил бүлэг агуулсан учраас эдгээрийн аль альных нь шинж чанарыг бол үзүүлдэг байгаа. За жишээлбэл штэ хоёрсон холбоо тасраад ус төрөгчтэй бол нэгдэх урвалд орох нь тий. За ингэсэн тохиолдолд C17H35 COOH гэсэн стеарианы хүчлийг бол үүсгэсэн болох нь харагдаж байна. За энэхүү урвалын тэртгэлийг хураангуй байдлаар бичгтээ. За олеины хүчлийг C17H33 COOH нэмэх нь H2 тэгээ стеарианы хүчлэн C17H35 COOH гэж бичиж болно. За мөн
Олеаны хүчил нь хоёрсоо холбоотой учраас хоёрсоо холбоотой нэгдлүүд галгианууд болон галгиант ус төрөгчтэй нэгдэх уралд ордог тий. За жишээлбэл олеаны хүчлийг галгиантаа уралд оруулахад C17 H33 бром 2 COH буюу хансан нэгдэл бол үүссэн байна тий. Хоёрсоо холбоон дээр задарснаар бром очиж суусан байна. За энэ нь дибром стирианы хүчлийг бол үүсгэсэн болох нь харагдаж байна. За дараа нь олеаны хүчлийг бром тус төрөгчтэй уралд оруулсан байна тий. За ингээд монобром стирианы хүчил бол үүссэн болох нь харагдаж байна. За дараа нь энэ карбоксил бүлэг байгаа учраас энэ өөрөө карбоксил бүлэгтэй байна гэдэг маань хүчлэлэг шин чанартай гэсэн үг тийм үү? Стирианы олеаны хүчил маань. За тэгвэл адилхан хүчлэлэг шин чанартай амчин эсрэг бодис болох натрийн шүлттэйгээ уралд орно тий. За ингээд олеаны хүчил натрийн шүлттэй уралд ороод олеаны хүчлийн натрийн давс усыг үүсгэсэн болох нь уралын тэртгэлээс харагдаж байна. За пальмитины хүчил C15H31 COH ба стирианы хүчил C17H35 COH байна тий. За эдгээр натрий болон калигийн давс нь усан сайн уусдаг учраас саван болгож ашигладаг. Учир нь угаах үйлчилгээ сайтай байдаг ахнэ. За саван гаргахтаа жишээлбэл пальмитины хүчлийг натрий OH буюу шүлттэй уралд оруулаад пальмитины хүчлийн натрийн давсыг бол гаргаж авсан байна тий. За мөн стирианы хүчил C17H35 COH-ыг натрийн шүлттэй уралд оруулаад стирианы хүчлийн натрийн давсыг гаргаж авсан байна. За эдгээрийг ерөнхийд нь хатуу саван гэж бол нэрлэдэг байгаа. Савангийн үндсэн түүхий идэлдэг байна. За тэгвэл нь штэ савангаар ингээд усанд ямар нэгэн ямиг угаалаа гэхэд хэрвээ ус маань зөөлөн байх тусмаа угаалга маш сайн авдаг, саван маш сайн хөөсөрдөг тий. Гэтэл ус нөгөө хатуулаг ихтэй, усны хатуулаг гэдэг нь кальци магний давсуудыг хэлж байгаа штэ. Хатуулаг ихтэй тохиолдолд пальмитины болон стирианы хүчлийн кальци магний давс бол үүсчдэг байгаа. За эдгээр нь болохоор тундас болоод усны орол тундаг, савангийн зарцуулалтыг ихсэгдэг, муу талтай байдаг. Ийм учраас зөөлөн усанд юм угаахад саван бол хэмнэгдэх нь харин хатуу усанд юмыг угаахад бол савангийн зарцуулалт илүү их байх нэ. За дээд карбон хүчлийн өөр нэг хэрэглээ нь шингэн саван хийх явдал байдаг. За жишээлбэл пальмитины хүчил C15H31 COH-ыг калиен шүлттэй уралд оруулаад пальмитины хүчлийн калиен давсыг гаргаж авсан байна тий. За энэ C15H31 COO кали томит байна. За стирианы хүчлийг мөн ялгаагүй калиен шүлттэй уралд оруулаад стирианы хүчлийн калиен давсыг гарган авсан байна. За эдгээр хүчлийн давсууд нь ерөнхийдөө усанд маш сайн уусдаг. Тэгсэн мөртлөө зөөлөн наалдамхай гелийн хэлбэртэйгээр үүсдэг учраас шингэн саван хийхэд илүү тохиромжтой байдаг ахнэ. За шингэн саван бие угаах чингэнүүдийг бэлтгэхэд калигийн дээд карбон хүчлийн калиен давсыг ашигладаг ахнэ. Өнөөдөр хичээлээр дүгнэж хэлэхэд 15C-гээс илүү нөөц төрөгчийн атом агуулсан карбон хүчлүүдийг дээд карбон хүчлүүд гэж хэлдэг байна тий. За хансан дээд карбон хүчлүүдээс пальмитины хүчил, маргарины хүчил, стирианы хүчилтэй танилцлаа. За ханаагүйгээс нь болохоор олеаны хүчилтэй танилцлаа тийм үү. За тэгвэл нь штэ пальмитины болон стирианы хүчлийн натрийн давсуудыг нь хатуу саван хийхэд бол ашигладаг. Харин пальмитины болон стирианы хүчлүүдийн калиен давс нь өөрөө тийм гелийн хэлбэртэй хатуу уулж бийжиж чаддаггүй шингэн төлөвтэй байдаг учраас шингэн саван хийхэд ашиглагддаг талаар үзэж танилцлаа. За хичээлтэй холбоотой нэмэлт сургалт зөвлөгөө мэдээлэл шаардлагатай бол 9813 3311 дугаард хандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.